Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө шинэ технологи техникийн мэдээллээр та бүхэнд дараах мэдээг хүргэнэ. За миний зүгээс techcrunch.com сайтаас та бүхэндээ мэдээлэл хүргэдэг байгаа. За өнөөдрийн онцлог мэдээлэл гэвэл Хойд Солонгос улсын хакерууд 2025 онд 2 тэрбум крипто валютын зах зээл дээрээс хулгайлсан гэсэн судалгааны үр дүн гарсан байна. За энэ хүү мэдээллийг хэдүүлээд очоор тайлбарлаж өгье. За Хойд Солонгос улсын хакерууд 2 тэрбум доллартай тэнцвүүц крипто валютыг 2025 онд зах зээл дээрээс хакердж хулгайлж авсан болох нь судалгааны үр дүнд тогтоогдсон байна. За энэ хүү судалгааг бол хэн хийсэн бэ гэхээр Elliptic компани судалгаа шинжилгээний үр дүнд тодруулсан байна. Elliptic компани нь блокчейн технологийн судалгаа шинжилгээг явуулдаг ийм фирм юм байна. Эдний үзэж байгаагаар бол Хойд Солонгос улс 2022 онд 1.35 тэрбум долларын крипто валютыг бол хулгайлж байсан. За энэ хүү Elliptic фирмийн судалгаа шинжилгээний үр дүнгээс үзэх юм бол 2017 оноос хойш Хойд Солонгос улс нь 6 тэрбум доллартай тэнцвүүж крипто валютыг бол зах зээл дээр суулгасан юм байна. За энэ хүү үр дүнгээ бол өөрсдөө бол постлж мэдээлсэн байна. Жишээлбэл энэ хүү графикийг хэдүүлээ сайн харъя. 2017 онд бол зах зээл дээр суулгасан тэрбум доллартай тэнцвүүц үр дүн нь бол энэ байж гин. За 18 онд өссөн. За 400-аад сая доллар болсон гэсэн үг. 19 онд за 200-аад сая, за 2020, 21, за 22 онд нөгөө түрүүний ярьсан 1 тэрбум 350 сая доллартай дүүцгүүс крипто валютыг зах зээл дээр суулгасан. За сая 25 онд 2 тэрбум доллартай тэнцвүүц крипто валютыг зах зээл дээр суулгаалжээ. За ингээд эдгээр Хойд Солонгос улс маань хакерууд нь энэхүү крипто валютыг бол зах зээл дээрээс ихээр хулгайлдаг. Гэхдээ бол олон улсын байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй. Энэ бол олон улсын ямар нэгэн дүрм журмыг дагддаг ус байгаа учраас энэ хөрөнгө бол тэр чигээрээ ингээд байхгүй болж ийн гэсэн үг. За мөн 2024 онд Хойд Солонгос нь Япон, Өмнөд Солонгос, за Америк нэгдсэн улсаас ингээ хамааруулаад 659 сая долларын хөрөнгөтэй дүүцгүйц крипто валютыг бол зах зээл дээрээс бас хулгайлж амжсан байж байна. За тэгэхээр энэ мэтийн маш хэмжээний үйлдэлүүдийг бол хийдэг юм байна. Энийг бол олон улсын судалгаа шинжилгээний Elliptic компани гаргахаас гадна Америк улсын FBI буюу холбооны мөрдөх төвчөөныхон бас судалж илрүүлсэн байна. За ингээ өнөөдрийн мэдээгээр Хойд Солонгос улсын хакерууд олон улсын зах зээл дээрээс 2025 онд хэд 2 тэрбум долларын хөрөнгөтэй дүүцгүүц крипто валютыг хулгайлсан байна. Ер нь нийтдээ 17 оноос хойш 6 тэрбум доллартай дүүцгүүц крипто валютыг бол хулгайлсан байх нэ. За манай бичлэг тань таалагдж байгаа бол манай бичлэгийг лайк хийгээрэй, манай сувгийг шеэр, subscribe хийгээрэй. За мөн бичлэгүүдийг маань шеэр хийгээрэй. Анхаарлын тусна бүхэнд баярлалаа.